Өдрийн Есийн 1000 бодлогын геометрийн бодгуудыг тайлбарлая. За радиус нь 4 байх тойргийг багтаасан, радиус нь 4 байдаг тойргийг багтаасан гэхээрээ тад бүрийн яг нэг цэгээ шүргсэн ийм тэгшин зүг трапецийн хувьд биднэрт АД-гээс БЦ гэсэн 6 гэдэг өгсөн. АД-гээс БЦ гэсэн ялгуур нь 6 юм бол энэ трапецийн периметрийг олоорой гэж байна. За тэгэхээр бүгдээ эхлээд энэ ялгуур нь 6 гэж өгсөн гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээрээ за ингээд холбогч өндрөө энийг ааш гэж тэмдэглэж. За тэгсэн чинь биднэрт АД-гээс БЦ хаснаа гэдэг маань үндсэндээ АД-гээс АШ-ыг хаснаа л гэсэн үг тий. Тэгэхээр энэ нь биднэрт 6 гэдэг өгсөн юм байна. Ялгуур нь. За нөгөө талаас бүгдээ ажиллах вэ гэсэн чинь энэ радиус нь 4 гэсэн. За тэгэхээр би тойргийн төвөөсөө яг энэ шүргэж байгаа цэг рүүгээ ингээ хотлоо. Энэ ингээ перпендикуляр. За тэгэхээр тойрогт нэг цэгсэн шүргэж тэнцүү гэж ойлгож болно. За нөгөө талаас бүгдээ энэ цэгээс дээш ингээ шүргэж татчихъя л та. Энд чинь перпендикуляр тий. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хоёр параллел бөгөөд параллел шулуунд урдчлан татлаа энд 90 градус юм бол эндээс 90 градус гэсэн үг шүү дээ тий. Үндсэндээ энэ ингээ квадрат үсцэн. За энэ дээр нас дахиад нэг квадрат. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ Z4 бол энэ Z4, энэ Z4, энэ Z4. Тэгэхээр эндээс юу гэхээр манай трапецийн өндөр нь 8 юм байна. Тэгвэл энэ 8 юм биш. Энэ 8 бол бүгдээрээ яаж болох юм гэсэн чинь энэ чи тэгшинстэй гурвалж үүсэж байгаа учраас бүгдээрээ Пифагордод АБ талаа олчих. За Пифагорын теоремоор АБ гипотенузын квадрат гэдэг бол BH катийн квадрат дээр АШ катийн квадратыг нэмээд өгч. Тэгэхээр биднэрт BH нь 8, АШ нь 6 чинь 64 дээр 36-г нэмлээ 100 болчихно. Эндээс манай АБ нь болохоор 10 гэдгээр мэдэгдчихэв. Энэ зэн 10. За тэгсэн чинь одоо биднэрт ер нь бол бүх тал нь мэдгчлээ те. Нөгөө талаасаас ингэж болно бүгдээрээ энэ Z4, энэ Z10 бооз. Тэгэхээр эсрэг талуудын нийлбэр нь 18. За тэгвэл эндээс мөн адилхан тойрогт багсан дөрвөн өнцгтийн эсрэг талууд нь тэнцүү, нийлбэр нь тэнцүү байдаг учраас энэ хоёрын нийлбэр 10 юм бол биднэрт энэ хоёрын нийлбэр нь бас 10А гэсэн үг. Тэгэхээр одоо периметр болоход бэлэн болсон байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр тойрог дөрвөн өнцөг дотор багтсан левел CB суурь дээр AD суурийг нэмсэн нөгөө эсрэг хоёр талынхаа нийлбэртэй тэнцүү. Энэ трапез биш бүх дөрвөн өнцгтэр бэлэн. За одоо тэгвэл бүгдээрээ ABCD периметрийг олно гэдэг бол трапезийн периметрийг олохын тулд дөрвөн талынх нь нийлбэр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр CD хажуу тал дээр AB хажуу талаа нэмээд мөн дээр нэмээд CB суурь дээрээ AD суурьа нэмээд энэ дөрвөн хэрчмийн нийлбэр. За гэтэл тойрог дотор нь багц учраас энэ хоёр маань хоорондоо тэнцүү юм байна тийм үү. За тэгсэн чинь бүгдээ одоо эндээс тэгвэл хоёр шиг гэдээ олж болох ш тэнцүү юм чинь. Одоо энд би CD дээр нэмэх нь AB гэж тавьчих. Хоёулаа адилхан учраас. За яг бол надад CD 8 гэж мэдчихэж байгаа, AB нь 10 гэж мэдчихэж байгаа. Тэгэхээр 18-ыг 2-оор хүчлээд периметр нь 36-тай тэнцүү байх нэ.